Амар мэндэ амгалан сайн байна уу? Хөхүүрэн ам чаашилж, хүүтний ам аажмаар наашилж байгаа. Намрын сайхан өдрүүдэд Сэлэнг аймгийн баруун бүрэн сум шар тал 2025 оны Сэлэнг аймгийн авраг гадуучин болсон Сүхбаатарын Энх амгалангийн солны медаль наадам өргөн дэлгэр амжилттай зохион байгуулагдлаа. Сүхбаатарын Энх амгалан Улс аймгийн Түргэн сум дөрж бага насндаа Сэлэнг аймгийн баруун бүрэн сумд шилжин ирж багаасаа морь унаж уур буул барин дахиж адуун гэртээ хүү болон өсчээ. Түүний анхны багш нь аймгийн авраг гадуучин Одгийн Батбаяр тэмцээнд дагуулж явж уургалж бугуулдах эрдмийг зааж сургаж 2024 оны Сэлэнг аймгийн авраг шударгал хадуучин тэмцээний хүрэл медаль 2025 оны Сэлэнг аймгийн авраг шударгал хадуучин тэмцээнд төрүүлж сайн хадуучнаа баталж яваа Сэлэнг аймгийн шилдэг хадуучин билээ. Аймгийн авраг хадуучин Сүхбаатарын Энх амгалангийн медаль наадамд Монгол орны 4 зүг 8 зохисоос шилдгийн шилдэг 129 хадуучин залуус уур бугуулын гэв мордын чадлыг ашиг харуулж арийн хав эдрийн жугаа сарин өрсөлдөж аврагаан тодрууллаа. Өнөөдрийн медаль наадамд адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн аймгийн авраг хадуучин Гүнчингийн алтан ундаг Гангал Мөнгөн сум нямжув нартаа баярсан дарснаа илэрхийлэх зүйтэй. Хээр талаар салхи татуулан давхиж хэн зураг аглаг талаас шүүрж уурга тулан адуундаа мордохдоо уртын дууга сэнгэнтэл аялдаг тэр Монгол тэр Монгол адуучаан. Би Улс аймгийн Түргэн сумын угуул Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын 2 дугаар огийн малчин Сүхбаатар идэх юм байна. Миний хүү 2025 оны аймгийн авраг гадуучин болсны медаль наадам өнөөдөр хийж байгаа. Энэ хүмүүст хүрцээсэн хүмүүст баяр хүргье. 1999 онд Улс аймгийн Түргэн сумаас Сэлэнг аймгийн баруун сумд шилжиж ирсэн. Энх амгалан ирж яхад 2 настай байсан. Улс аймгийн Түргэн сумд төрсөн. Тэгээд энэ нутагт 26 жил мал малж байна. Манай Тэнзэний Батчулан гэдэг юм байсан. Улс аймгийн Сагил сумын ээж маань Улс аймгийн Түргэн сумын Санжийн Сэржим гэдэг юм байсан. Тэгээд бид нар одоо энд ах トゥ гуруулаа мал маллаад амьдарч байна. Манай эхнэр бол Улс аймгийн Түргэн сумын социализм зам нэгдийн алуучин Түмэн Жаргал гэдэг хүний охин. Улс аймгийн Давс сумын Удгийн Батбаяр гэж хаана байна одоо. Тэр манай хөөгийн багш нь. Тэрний манай хөөгд өдгөн жилтэнд өргөсөн Батбаяр юм байгаамаа. Хамт адуучин тэмцээнд явж. Тэр дүйдэ баярч таларсан илэрхийлье. Манай ээж энэ эхнэрийн аав нь адуучин юм байсан. Манай аавын аав болох юм бас гадуу нэрмгүй юм байсан гэсэн. Тэнзэг гэдэг юм бол ер нь мундаг юм байсан гэсэн залууд. Би бол бас адуунд явах вэ. Арай нэг их сайн гихтж уншсан адуунд гайгуу идэм бол одоо. Би итгээг л дээ. Өглөө усаад ирсэн нэг мөр гаднуу ята байсан нэг тууз авчирлүүлэгдсэн байсан. Би мал дэвчээд ирээл тэгэл аймгаа ургалцсан байж тэгээд. Аймгаа ургаллаа гэхлээр аймгаа ургалцсан байж тэгээд. Тэр яг ивaalж итгээг байсан. Тэгээ босонд баяртай байна. За Сэлэнг аймгийн баруун бүрэнчүүд болон Улс аймгийн сууга ах トゥ нэртэй Түргэн сумынхантай өнөөдрийн мэнд хүргье. Өнөөдөр энэ миний хүүгийн медаль наадамд хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. За тэгээд би бол Сүхбаатар 1995 онд гэрэл болоод 4 хүүхдийн ээж болсон. Миний амгалан 2 дахь нэ. Тэгээд айгүй багасаа адуучин адуу мал дээр нь дуртай эрэмгий. Тэр чигээр адуун дуртай тэгэл адуу мал сайн явдаг тийм. Одоо ч гэсэн адуучин тэмцээнд амжилттай сайн оролцож явж байна. Багасаа манай хүүхдээр нь хангалдааг магаараа хүйн гуухгүй өөрөө сургаал номхруулаад явчихдаг байсан. Тэр хүүг айгүй
морин дээр юм би болох юм байна гэж боддог байсан. Тэгээ тэр чигээр ер нь хангал эмнэг морийг сургасаж үүдий амжилтанд хүрсэн байх гэж бодож байна. Тэгээд нутгийнхаа болон төргөн сумцуугаа энэ баруун бүрний бүх таньдаг мэддэг хүмүүстэй энэ ондоо өнтөө дарганы үлдэж эрүүлийн сайхан үйлж өрөө гэж өрөөё. Тэгээ хүмүн ирээдүйдээ сайн амжилтаар ард ах дүү нэртэй элэгтэй бүтэн амжилт бүтээлээр дүүрэн яваараа гэж өрөөё. Би энэ Сөхөчрийн аавынх нь төрсөн дүү. Батчулан гэдэг нь одоо төрсөн юм байна. Миний аавыг Хавтган Тэмзэн гэдэг Увс аймгийн Түргэн сум, Сагин сумын харьяат тийм хүн байсан. Тэгээд одоо Долоон хүүхдийн хамгийн том хүн бол манай энэ ах Батчулан гэж байсан. Батчулан ах маань энэ нутагт 1999 онд анх эхлээд 8 хүүхдийн дагуулад энд нүүж ирсэн. Сөхөчр маань 2 дахь хүүхэд нь. Ах маань их адуучин, бас анчин, аав маань бас их анчин, адуучин ийм удамтай, их эрмгийн тийм дайчин хөдөлмөрч хүмүүс байсан. Зорьсон зорилгондоо көрхийн төлөө тэмүүлдэг ийм одоо ах トゥ арал төрөл тийм хүмүүсээ бид нэр тэр үе уламжлалыг одоо энэ камбонлон байна дүүрээсэн гэж би хувьдаа бодож байна. Ягаад гэвэл энэ бол одоо энэ нутагт нүүж ирээд 4-5 настай байхад би энд одоо хотоос ирээд ирж яхад жоохон гүйхэд одоо ингээд морянунаад тэгээд морин дээрээс одоо унчих үдэ гэж яхад унахгүйгээр эмээлийнхээ бүүрнээс үлдээд жижигхэн юм. Ингээд одоо тэр морийг унаад адуугаан нэргүүлж ясны юм түүхтэй. Энийг бол би ингээд хараад их бахархажсэн, биширчсэн. Тэр уламжлалаар энэ хүүхэд бол өнөөдөр нэг сайхан амжилтанд хүрсэн юм уу гэж би дотроо бодсоонаа. Ингээд одоо энэ сайхан үйл явдлыг одоо авраг болж одоо энэ ах トゥ арал төрөл найз нөхдөд бүгдээ баярлуулж нутаг усныхаа нэр төрийг аав ээжийнхээ нэр төрийг гаргаж байгаа хүүхэд нь баяр хүргэе. Энэ их эц хоёрт нь баяр хүргэе. Ирсэн бүх хүмүүст нь баяр хүргэе. Ингээд тав ихэнд муртудаа насалж дараагийн улсын аврагт одоо болоороо гэж ярих байна да дүйдэ. За энэ Сөхөчрийн энэ камбонлон болоод багасаа адуу нэрмэг юм бүгдийг бол оролдог хийдэг. Ингээд одоо багасаа адуу малтай өөр байсан аав ээжийнхэн буйнд энэ мал сүргийг ачлаа хамгаалах ялангуяа түүнийг сургаж өөрийнхөө одоо дасал болгох эзэмших эдлэж хэрэглэхэд одоо ихээхэн амжилтыг гаргаж ялангуяа энэ адуучин тэмцээнд амжилт гаргасан явдал бол аав ээжийг нь одоо ач тус юм аа гэж ингэж бодож байна. За би Увс аймгийн Түргэн сумын харьяат Ембөгийн цогод гэж хүн байна. 1902 онд Улаанбаатар шилж ирээд одоо энэ Сэлэнгийн хөдрийн баруун бэр нутгарч мал малж байна. Тэгээ миний эцэг Увс аймгийн Түргэн сумын Ембө гэж Монгол Улсын гавай тамирчин аймгийн анхны алдар туяач Ембө гэж хүн байсан. Миний эцгийн одоо ангиж ав найз нь Батчулан гэж Түргэн сумд айл сахалт мал малж авсан. Энэ Батчулан Сөхөчр битээ ихч төрийг авсан баз юм аа. Тэгээд энэ миний хөөний хамгаалангийн хар багаас нэг сэргэлэн суваа. Тэгээд нутгийнхаа нэрээ гаргаж ийм сайхан аймгийн алдар туяач аваад солныхаа медаль хийж аваад их баяртай байна. За энэ камбонлон дүүтэ аймгийн авраг болсон гэдэг би түүхэн баяртай байгаа. Энэ наадам дэрж хүрсэн нэрж наадам хийж байгаа энэ хүмүүстээ маш их хадам баяр хүргэе. Баярлалаа. Зохион байгуулж байгаа танаа телевизэд хадам баяр хүргэе. Би түүхэнд баяртай баяр хүргэе. Манай бол Увс аймгийн Сагин сумын уугуул Тэмзний Батчулан гэдэг хүн байсан. Миний аав бол дандаа шаргалт гадуутай, конди дүүрэн сайхан гадуутай тийм хүн байгаад нэгдэлт 3 удаа дуугаа нэрмжлүүлж ясна. Тийм хүнтэй буурал байсан. Миний хүчнээ. Миний аав гэсэн тэр адуугаа хэлнээс шаргалт гадуугаа өсгөөд нэг захиргааллын үед адуутайгаа байсан. Одоо ч гэсэн бид тэр адуугийн мадаад бид ингэ сайхан явж байгаа. Ах
дүү гурвуулаа нэг дүү малтагаа гэж байгаа. Манай хүүхдүүд нь дүүнэр надуун дэрэмгийн сайн одоо энэ кам улам байна аймаг аваргуулсан. Дараагийн хүүхдүүд араараасаа дүүнэр миний хүүхдүүд гэсэн гараад ирж байгаа. Энд тэгээд одоо бид нэр адуундаа ирнэ нэрэмгийн адуундаа хайртай, малдаа хайртай ийм буян аав ээжийнхээ буяныг л хамгаалж өсгөж яваа. Ийм буян гэж бодож явах юм аа. Усамгийн дөрвөн сая Монгол Сэлэн аймгийн баруун бүрэн сая яриад аймгийн авраг гадаад Хөчийн камлан гэдэг. За энэ сайхан намрын налгааруудад сайхан өөрийнхөө аврагын хамлал гадуур тэмцэх сайхан хийгээд өргөн дэлгэр сайхан болж 100 гараг хүн орлоо. Усын аврагууд баг 4 5 6 ирсэн байна. Аймгийн аврагууд ирсэн байна. Ер нь сайхан өргөн болж байна. Тэгээд одоо энэ нийтэд адуу малаа оруулсан нутгийнхаа зон олондоо баярсан талаас нь илэрхийлж хэлье. За намайг би ингээд 5 настаас ирнэ 5 6 настаас нэмэр онж ирсэн. Найдан мөр унаалын гэсэн. Тэгээд энэ хүүхдээ гацаасаал энэ бугуулаараа хуурга шиг дугуулдаг унгадаг бугуулдаг гэсэн. Тэгэл хамгийн анхны шугал манай Одоогийн Батөр гэдэг багш маань аваад хамгийн анхны шургуунд авч яваад оруулаад. Тэгээд миний надуушин дор сонирхол хөдлөөл энэ хамтлагаж ихсэн дээ. Манай ээж нь манай өвөө нагц өвөө болохоор нагцаа болохоор нэглээ адууч хүн байсан. Бугуул сайн идэх хүн байсан. Манай ээж нь ахнар махнар дүүн дөрн ахнар нэр айгуу сайн бугуул идэх хүмүүс юм байдаг. Ус аймаг дөрвөн одоо байдаг. 21 онд хүртэл бугуулаар барьж ягаад тэгэл энэ одоо бооцоо ширгуул дэлгэрээд гэсэн халз руу хийхсэн халз гарахаар бугуулын дотроо дуурган төрүүлээд. Тэгэл заа энэ уурга барьсараа даа гээл. Тэгээ сүүлийн 3 4 жил уурга барьж байна да. Тэгэл аймгийн аврагтаа 2022 оны аймгийн аврагтаа 5-ын төлөө 5 дээр гарч ял мултарч ирсэн. 2023 онд амжилтгаа 24 онд хүрэл медаль аваад 25 онд дөрүүлж байгаа. Тэгээд нэг ихний дотор имэйл таазаатаа мөр багтан гэж яг Монгол заврыг зорж ин доо юм бол. Иргэжлэл үзэндээ би устарахаа дагуулжаад багшаа дагуулж яваад явна да. Хамгийн түнд багш одоо Одоогийн Батөрхөнтэй баярлая. Тэгээд өсөв төрүүлсэн аав ээжиндээ баярлая. Тэгээ ах トゥ хамаатан задандаа одоо миний ард одоо хамаатан задан минь бүгд л байгаа шүү дээ. Ирэн болоо гэдэг хэмжээл одоо. Тэгээд өнөөдөр одоо гээд адуу малаа оруулсан одоо манай савсрын гангаалгын найз байна. Одоо нэмж авах маань байна. Хундган ах маань байна гэдэг. Адуу малаа оруулсан баярлж байна да. Одоо энэ тэмцээний гол хүчин зүйл нь адуу шүү дээ ирэн бол. Одоо ингээд адуу малаа оруулсан бүх хүмүүс болно. Аав ээжтэй ах トゥ хамаатантаа бүгдэнд нь тусалж дэмжиж байгаа бүх хүмүүстэй баярлалаа гэж хэлээ да. Одоо тэгээд өнтөө цагаа үйлдвэрлэх хэрэгтэй. $2025 оны Сэлэн аймгийн авраг гадуучин болсон Сүхбаатарын Инкамонгийн медаль наадмын адуучин тэмцээн маань эхлэхэд бэлэн болсон байна. Салхийг нээж Инкамонгийн багшин аймгийн авраг гадуучин Одоогийн Батбаяр, Булган аймгийн Бүрэг хангай сумын яриад Бадарлын анх хоёр, Булган аймгийн Бүрэг хангай сумын яриад Чойжин сүрэнгийн Баяр сайхан, Сэлэн аймгийн Орхон сумын яриад Цогтоо, Сэлэн аймгийн Орхон сумын яриад Дайрымагийн Батболд, Хөвсгөл аймгийн Досон Зингэл сумын яриад Наранбаатарын Жавхлан заяа наргарч иржээ. За Жавхлан заяа сумын авраг ширүүл адуучин тэмцээнд төрүүлж сумын авраг адуучин болсон залуу. За өнөөдөр тэмцээн уралдааныг салхийг нээж аймгийн авраг адуучин Сүхбаатарын Инкамонгийн багшин аймгийн авраг адуучин Овдгийн Батбаяр авраг адуучин салхийг нээж оролцож байна. За Булган аймгийн авраг ширүүл адуучин тэмцээнд төрүүлж байлаа. За талын дөмөө адуунд 2019 онд Хинтээ аймгийн Батнуур сумд болоход 2 дугаар байр шалгарч ирсэн. За Булган аймгийн Бүрэг хангай сум яриад Бадрлын анх хоёр сарта завдар барьтай явсан. За дашуурн дээр тонгоосонгүй уурган дээр заныг тонгоогоод үзүүр дөрхөн тонгоогоод авчиж байна. За дараагийн адуучин Булган аймгийн Бүрэг хангай сум яриад
баяр сайхан гарч ирсэн. За нэг дашуурн дээр тонгоож үзээд болоод уургаж үрээд авч байна. За Сэлэн аймгийн орхон сумын яриад цогтоо гарч иржээ. За дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд марны явдлаар цаад уургаа үзүүрдүрхэн шүүрээл 226 оноотой болж байна. За дараагийн гадуучин Сэлэн аймгийн орхон сумын Баттулд Дайрэмагийн Баттулд за дашуура шүүрж байгаа юм байна. Уурган дээрээ дургаалдаж байна. За Өвсгөл аймгийн Дасан Цэнгэл сумын яриад сумын авраг гадуучин Наранбаатарын Жавхлан заяа уургаа бас алдаж байна. Савлсангүй. За дараагийн шилдэг 5 гадуучин зулуу гарч иржээ. За Өвсгөл аймгийн Түн сумын яриад Цэрэн-Дэржийн Бат Цэнгэл, Орхон аймгийн Жаргалан сумын яриад сумын авраг гадуучин Инхээгийн Баян мөнх, Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Дорилгийн Баярхүү, Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Халзан дэгшийн Ариунбол, Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад 2024 оны аймгийн авраг шилрэг татварчин тэмцээнд 2 дугаар байшилгарч сумын аврагтаа дөрүүлсэн Гүмболдын Баттөмөр нар гарч ижээ. Аврагын медаль наадад Монгол их орны өнцөг үлэмбэрээс сайн гадуучин залуучууд ирж оролцож байна. За Өвсгөл аймгийн Түн сумын яриад Цэрэн-Дэржийн Бат Цэнгэл, Самарны зөвдөл тонгоох нь Сарашуурн дээр тонгоогоо дашуура шүүрээд авсан завуургын марч өгөн чигээр явдаг юм байна. Замарны хур жоохон сарж байна. За сумын авраг гадуучин Инхээгийн Баян мөнх хонгор мөртэй гарч ирж байна. Орхон аймгийн Жаргалан сумын гадуучин за дөрвөн гисэн оноо авч байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын Дорилгийн Баярхүү халдсан мөртэй явж байна. Марны зөвдөл тонгоох нь дашуура шүүрж байна. Дашуура шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургаа шүүрчээ. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Ариунболд за дашуурн дээр тонгоогоод дашуура алдаж байгаа маань уурган дээрээс алдаж байна. За сумын авраг гадуучин Гүмболдын Баттөмөр Баруун бүрэн сумын гадуучин за 2024 онд аймгийн аврагтаа 2 дугаар байшилгарсан. Дараагийн шилдэг 5 гадуучин зулуу гарч ирж байна. Сахермэр хөрөн улаан дээлтэй гарч ирж байгаа гадуучин бол Увс аймгийн Түргэн сумын яриад аймгийн авраг гадуучин Үнэнбат, Булган аймгийн Орхон сумын яриад Цэрэнбатын Батэрдэн, Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Галсан даваагийн Мөнгөн тулга, Улаанбаатар хот Сонгон хайрхан дүүргийн яриад Нямдэржийн Харилан төгс, Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Мөнхбаатарын Мөнхбаир нар гарч ирж байна. Увс аймгийн Түргэн сум за 2022 оны үндэсний 7 дугаар гинаданд Буулийн дөрөлд 2 дугаар байшилгарж ирсэн Үнэнбат. За Булган аймгийн Орхон сумын яриад Цэрэнбатын Батэрдэн за Орхон сум Төмөн адууныхаа баярыг зохион байгуулсан энэ жил. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Мөнгөн тулга за дашуура шүүрсэн 2 талдаа сэлэхэндээ. За Сонгон хайрхан дүүргийн яриад Харилан төгс зааваргын март сайхан чигээр явсандаа дашуурныг тонгоогоод заагаар унчих юм аа. За мартайгаа унах уурга хугалах юм бол одоо шууд нойлчдөг штэ. За Орхон туул сумын Мөнхбаир халдсан мартай явсан. За дашуурныг тонгоосон дашуура алдаж байгаа маань морины явдлаас цаад уурга шүүрч байна. За дараагийн шилдэг 5 гадуучин зулуу гарч ирж байна. Сартаа хонгор барьтай гарч ирж байгаа гадуучин бол Дархан аймгийн хонгор сумын улсын төвийн бүсийн авраг шилрэг гадуучин тэмцээнд хөрөл медаль хүртсэн Мөнхбаатарын гандулга, Дархан аймгийн хонгор сумын Дархан уураш галын гадуучин Мишкагийн Орхонбаатар, Сэлэн аймгийн Орхон туул сумын сумын авраг гадуучин Дорилдэрмийн Баатархүү, Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын Буян дэлгэрийн Бумбаяр, Сэлэн аймгийн Санд сумын Баттулгын Балжин нар гарч иржээ. Саяр нь хол өрийн шургуу тэмцээн дээр нь явдаг залуучууд нийлээд гарч ирж байна. За өнгөрсөн жил Дархан аймаг Дархан уураш галын маань улсын төвийн бүсийн авраг шилрэг гадуучин тэмцээнийг Дархан аймгийн хонгор суман дээр амжилттай зохион байгуулсан. За Сэлэн аймгийн Санд сумын Баттулгын Балжин гарч иржээ. За хөрөн алдсан бартай. За дашуура шүүрсэн мөрний явдлаа зассан уурга үзүр дөргөн шүүрээл 226 оноотой болж байна. За Баруун бүрэн сумын Буян дэлгэрийн Бумбаяр за дашуура шүүрээд морой гойдож хөдөлгөөд уурга шүүрч байна. 3 оноотой болж байна.
За сумын авраг гадуучин Дордөрмийн Баатархуу Монгол улсын авраг гадуучин Дордөрмийн Төвшин Жаргалын төрсөндөө за бүхэл оноо авсан шүү бас л өөрөөр шүүрэн дээр Дархан уурж халын гадуучин Мишкагийн Орхон Баатар зарим нь хоол ойрын шургуу тэмцээн амжилттай оролцож сайн гадуучин гэдгээс нотлоод байгаа гадуучин. За аймгийн аваргын хүрээлэн медаль улсын төвийн бүсийн авраг шилрэл гадуучин нэмжээнээс хүрээлэн медаль хүртсэн Мөнхбаатарын гантулга Дархан уул аймгийн Хонгор зум за 1-1 3 оноотой олж байна. За дараагийн гадуучин залуучууд гарч иж байна. За Хэрмэртэй гарч иж байгаа гадуучин бол Дархан уул аймгийн Хонгор зум яриад Мегмар зүрэнгийн Төрөмөнх Сартай хулбартай гарч иж байгаа гадуучин бол Дархан уул аймгийн Хонгор зумын Адуучдын холбоон дэргүүн аймгийн авраг гадуучин Ганбаатарын Ганзөрөг Дархан уул аймгийн Хонгор зумын яриад Бямб сүрэнгийн Бямб дорж Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Монгол улсын авраг гадуучин спортын дэд мастер Дордөрмийн Төвшин Жаргал Аранга аймгийн Ханга сумын яриад Баатархуугийн Сэнд узар нарагч ижээ. За Монгол улсын авраг гадуучин Дордөрмийн Төвшин Жаргал за 2024 онд улсын аврагтаа дөрвүүлээд 2025 онд Монгол улсын авраг шилрэл гадуучин тэмцээнд 2 дугаар барьшилгарсан. За Дархан уул аймгийн Хонгор зумын яриад Бямб сүрэнгийн Бямб дорж Сартай зэрдвэртэй гарч ирсэн. За барны төвд тангаагаад шүүрээд морины явдлаас сад уургаж үрж байгаа байна. За Дархан уул аймгийн Хонгор зумын яриад Мегмар сүрэнгийн Төрөмөнх сад шүүрээд нөгөө гартаа сэлгээд уургын мөр заар нь хараатай зулуу байна. Уургын мөр уурган дээр гიშгсэн. Аранга аймгийн Ханга сумын яриад Батбаатарын Сэнд узар Саранга аймгийн Ханга сум за байгалийн үлсэн төгс бүрдсэн нутгаа. За их холоос зорин ирж оролцож байна. За Монгол улсын авраг гадуучин Дордөрмийн Төвшин Жаргал за аймгийн автаад рүүсэн за Монгол улсад чансаагаараа 5 дээр ирэмблэгдэж байгаа. Дучин за дараагийн даван гадуучин залууч ирж байна. За Сэлэн аймгийн Санд сумын яриад аймгийн авраг гадуучин Ямжавын Жамбал дорж Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Бадам зулын Сэрэн давг Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Пүрвэ Улс аймгийн Дэс сумын яриад Адагийн Батул Сэлэн аймгийн Ушаад сумын яриад Дамдын зүрэнгийн Дорлог нарагч ижээ. За сумдууд ингээ сумын аврагаа зохион байгуулдаг болоод за олон сайхан залуучууд энэ Монголынхаа агуу их өв соёлоор сайхан тэмцээн зохион байгуулж Монгол өв соёлоос хадгалан хамгаалж байна. Сэлэн аймгийн Ушаад сумрад аймгийн авраг гадуучин Нямжавын Жамбал сар шүүрээд уургаж үрж байгаа юм байна. 3-9 оноо. За Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Бадам зулын Цэрэн давг замарны явдал жоох удааш ирсэн. Заригтай өөрөө шүүрээ хоёулангийн шүүрсэн. За Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Пүрвэ гарч ижээ. Ташуур нар нилээн дутсан зааврын борныхаа явдлыг шангалаад уургаж үрж байна. За Улс аймгийн Дэс сумын яриад Адагийн Батулд замарны зөвдөл тонгоосон Осолгорон оноотой олж байна. Сэлэн аймгийн Ушаад сумын яриад Дамдын зүрэнгийн Дорлог гарч ижээ. Ташуураа шүүрсэн морины явдлаас ассан уурган дээр үзүүр дүргэн тонгоосон уургаалдаж байгаа юм байна. Садарган шилдэг 6 гадуучин залуу гарч иж байна. Сэлэн аймгийн Ушаад сумын яриад Бям цогтын Ариун болд Сэлэн аймгийн Ушаад сумын яриад Зогт сайхны Содном дорж Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын яриад Цэгмэдийн Баасан дорж Хөвсгөл аймгийн Бүрэн дотох сумын яриад Отхон цэцгийн Билгүүн баяр Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын яриад Ариун болдын Баасан бүрүү Сэлэн аймгийн Орхон сумын яриад Батбаатарын Лавгаан нарагч ижээ. За өнөөдөр нэмсэн уралдаан Сэлэн аймаг, Хөвсгөл, Дархан уул аймагуудаас олон сайхан залуучууд оролцож байна. За Сүхбаатар аймаг, Хинтээ аймагаас хүртэл бас зорин гэж оролцсон. За Сэлэн аймгийн Ушаад сумын яриад Бям цогтын Ариун болд. За Сартай Хонгор барьтай гарч иж байгаа юм байна. Уургааш үүргэсэн боловч уургаалдаж байна. За Сэлэн аймгийн Ушаад сумын яриад Зогт сайхны Содном дорж за шүүрээ шүүрсэн замарныхаа явдлыг тэрэг хүндээс заал уургаж үрж байна. За Хөвсгөл аймгийн Төмөр булаг сумын яриад Цэгмэдийн Баасан дорж Зэр дэвртэй гарч иж байна.
харин жуургаа шүүрээд аваад нэг 3 ноттой болж байна. За Өвсгөл аймгийн бүрэн дотгох сумын яриад Отхон цэцгийн Бэлгүн баяр хулмартай гарч иж байна. Морины зөвдөл тонгоохонд шүүраа шүүрсэн үгүй юу? Уургаа шүүрч байна. За Өвсгөл аймгийн Төмөр булаг сумын яриад Ариун мултын Баасан брүү. За дашуурн дээр тонгоосонгүй уурган дээр ирээд за ер нь эвгүйхэн тонгоож шүү ер нь бол. За Сэлэн аймгийн Орхон сумын яриад Батбаатарын лавга гарч ижээ. Хэр бэртэ. За ширүүн жавлаа уурган мөр сайхан шугам шиг сайхан явдаг мөр байна. За Сэлэн аймаг, Орхон аймаг, Хөвсгөл, Булган аймгийн ядуучин залууч гарч иж байна. Сэлэн аймгийн Орхон сумын яриад Чадраавалын Бямбсүрэн, Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Сумын авраг ядуучин Зэдбаазрын Монкердэн, Өвсгөл аймгийн Төмөр булаг сумын яриад Батсайхны Дэмжиг, Булган аймгийн Бугд сумын яриад Батсайхан, Өвсгөл аймгийн Арвалаг сумын яриад Монкердний Дашмигмар, Өвсгөл аймгийн Ихүүл сумын яриад Дашнамын Эрдэн мөнхнөр гарч ижээ. За Сэлэн аймгийн Орхон сумын яриад Чадраавалын Бямбсүрэн хонгор мөртэй гарч иж байна. За дашуура алдаж байгаа маань зааваргын барьж ирнэ ханарлаа уурга алдаж байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Зэдбаазрын Монкердэн халдсан мөртэй гарч иж байгаа маань дашуура шүүрээд дашууртайгаар уурга шүүрж байна. За Өвсгөл аймгийн Төмөр булаг сумын яриад Батсайхны Дэмжиг за дашуура шүүрээд 1-3 аваад уурга алдаж байгаа юм байна. Булган аймгийн Бугд сумын яриад Батсайхан за онгор мөртэй. За дашуурн дээр жоохон дутсан да. Замрны явлалсан уурга алдаж байгаа юм байна. За Өвсгөл аймгийн Арвалаг сумын яриад Дашмигмар уурга харин шүүрчээ. За 3 ноттой болсон. За Өвсгөл аймгийн Ихүүл сумын яриад Дашнамын Эрдэн мөнх. За уургын мөр ханараад авч гинэ. За дараагийн дуучин залууч гарч ижээ. Дархан аймгийн яриад Балжин намын Бомбаяр, Дархан аймгийн яриад Ган зэргийн Өсхбаяр, Дархан аймгийн яриад Цэн зүрэнгийн Мөнгөн Эрдэнэ, Төв аймгийн Сэргэлэн сумын яриад аймгийн авраг ядуучин Ганбаатарын Зацарал, Дөв аймгийн Баян цагаан сумын яриад Лавг зэдэдийн Бүрүүбаатар нар гарч ижээ. Аймгийн авраг ядуучинтай 6 залуу гарч иж байна. За Дархан аймгийн яриад Балжин намын Бомбаяр за хэрмэртэй нааш явсан. Ташуура шүүрсэн мөрний явдлаа зассан уурга шүүрсэн боловч уурга алдаж байгаа юм байна. За Дархан аймгийн яриад Ган зэргийн Өсхбаяр сартай зэрдмэртэй мөрний зөвдөл тангоох нь уурган дээрээд зөрчиж байгаа байж тээ. За Дархан аймгийн яриад Цэн зүрэнгийн Мөнгөн Эрдэнэ за ташуура шүүрсэн ташууртаар уурга шүүрчээ. 3-9 нөө. За Төв аймгийн Баян өнжин сумын яриад Зоригтбаатарын Отхон баяр уурган дээрээ уурга шүүрсэн боловч мөртөө өмчж байна. За Төв аймгийн Сэргэлэн сумын яриад аймгийн авраг ядуучин Ганбаатарын Зацарал за сумын авраг 4 удаа дөрвүүлсэн аймгийн авраг аймгийн бүсээсээ медальтай ядуучин за Төв аймгийн Баян цагаан сумын яриад Лавг зэдэдийн Бүрүүбаатар за дашуурн дээр нэлээд дутсан мөрний явдлаасан уурган дээрээ бас алдаж байгаа юм байна. За дараагийн ядуучид за Өвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын яриад Мягмар даваагийн Ням гэрэлт баяр, Өвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын яриад Батналсангийн Цэрэн дэндүү, Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Отхон баярын Отхон хүү, Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Чогдонгийн Отхон Баатар, Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Төмөн үлзэгийн Отхон баяр, Сэлэн аймгийн Орхон дуу сумын яриад Сансар баярын Тэмүүжин нар гарч ижээ. За Сэлэн аймгийн адуучдын холбоо за өнөөдрийн тэмцээн уралдаан нэгс гардан зохион байгуулж байна. За Сүхбаатарын инк хамгаалан за анхны нийслэлийн авраг шилрал хадуучны тэмцээнд Сэлэн аймгийн төлөөлөн бас оролцсон. За Өвсгөл аймгийн Досон Цэнгэл сумын яриад Мягмар даваагийн Ням гэрэлт баяр саар ламартай гарч ирсэн уурга шүүрчээ. За 3 ноттой болсон шүү. За Өвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын яриад Батналсангийн Цэрэн дэндүү Сагабуур ламартай гарч иж байгаа юм байна. Дашуура алдаж байгаа байна.
уурга нөгөө талаас илгээл уургаж үрж байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Отхон баярын Отхон хүү уурын марчиг чигээр явж байна уургаж үрж байна. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Отхон Батар за шуурн дээр дутсандаа жоохон замарныхаа явдлыг заал уургаж үрж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Төмөн үлзигийн Отхон баяр за шуураа шуурсан морийг үдэ төдлөгсөн уурга алдаж байгаа юм байна. 3 минут тоолж байна. Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Сансар баярын Тэмүүжин за нассаар ирэн байгуулуута за шуураа алдаж байгаа юм байна. За харин уургаж үрж байна. 3 минут тоолж байна. За дараагийн гамтучид за Орхон аймгийн Жаргалан сумын яриад Доржин Балжин юм Орхон аймгийн Жаргалан сумын яриад Балдан Доржин Жамсран Орхон аймгийн Жаргалан сумын яриад Ганзэргийн Бомнаран Төв аймгийн Баян ханган сумын яриад Цэрэн дэжидийн Баасан бимбанар чижээ. За Төв аймгийн Баян ханган сумын яриад Баасан бимба хонгор мартайгаар чиж байна. За шуура шуурсан замарны явдаа зассан уурга шүүрхтээ уурга хугалж байна. За Орхон аймгийн Жаргалан сумын яриад Доржин Балжин юм за шуура алдаж байгаа юм байна. Уурга бас алдажээ. Тэмцээн өндөрлөж байна. За Орхон аймгийн Жаргалан сумын яриад Батсүхийн ган тогтох сартай хээрмэртэй явсан уурга шороо 2-ыг нь алдаж байна. За Орхон аймгийн Жаргалан сумын яриад Балдаржин Жамсран буурмэртэй за шуура шуурсан морины явдлаа зассан уурга шуурчээ. За Орхон аймгийн Жаргалан сумын яриад Ганзэргийн Бомнаран замраа явуулсандаа за шуурн дээр нилээн дутсан за уурган дээр сайхан зөрөгтэй гүйс тонгоогоо шүүрч хэрэгтэй. Уурга шүүрч байна. Ядарган 40 залуучууд гарч иж байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад за 2024 оны Монгол улсын авраг шилрүү радуучин тэмцээнд болиганы төрөл хүрээлэн медаль хүртсэн Баяр Самбоогийн Батэрдэн Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Баяр сайхны Мегмар Хөвсгөл аймгийн Ихүүл сумын яриад Лавг жавын Ган тулга Хөвсгөл аймгийн Төмөр улаг сумын яриад Сумын аврагт дуучин Санд жавын Батбаатар Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Сумья Базар Сэлэн аймгийн Санд сумын яриад Сумын аврагт дуучин Нямагийн жамбал нарагч ижээ. За асал холоор ширгүү тэмцээн сайхан явдаг сайн жирэн залуучууд гарч иж байгаа юм байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад за Актан үрээд хүлэгж ирсэн наадмын сорилго наадмын аврагт дуучин Баяр Самбоогийн Батэрдэн гарч иж байна. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Баяр сайхны Мегмар хээрмэртэй гарч иж байна. Замарны зөвдө тонгоосон Саршуура шүүрхтэ морины явдал нийлэн чирэн ханарлаа морины явдлыг алдсан. За Хөвсгөл аймгийн Ихүүл сумын яриад ган тулга хулмартай гарсан морой гойд төлөвсөн Саршуура шүүрсэн уурга нөгөө талаас илгэсэн боловч олсонгүй. За Хөвсгөл аймгийн Төмөр улаг сумын яриад Сумын аврагт дуучин Санд жавын Батбаатар за яа харахгүй Сумын аврагт дуучих юм аа бүхэл 9 минуттай болж байна. За Сэлэн аймгийн Баруун бүрэн сумын яриад Сумья Базар Савдар мартай гарч иж байна. За шуура шүүрсэн уурга алдаж байгаа юм байна. За Сэлэн аймгийн Санд сумын яриад Сумын аврагт дуучин Нямагийн жамбал за Сумын аврагт 2 удаа төрүүлсэн байх шүү. За шуура шүүрээд уурга алдаж байна. За дараагийн 40 залуучууд гарч иж байна. Сэлэн аймгийн Хушаад сумын ядуучдын холбоон дэргэн Сумын аврагт дуучин Гүнтвийн эдэгөө Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Нарманбаатарын Өлзийбат за Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Лавгочрын Бэлгүүдэ Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Цэнд аюушийн Эрдэнэчэр Сүхбаатар аймгийн Төмөн зөв сумын яриад Батөржийн Инх мөнх Сэлэн аймгийн Орхон туул сумын яриад Аюур заны Батцэрэг нарагч ижээ. За Хушаад сумын ядуучдын холбоон дэргэн Гүнтвийн эдэгөө за энэ жил аймгийн авраг шилрүү ядуучин тэмцээнэ нутаг дээрээ зохион байгуулсан салргүй тэмцээнд манай өнөөдрийн медаль наадмаа хийж байгаа. Сүхбаатарын Инх болон дөрвөөсэй. За Сумын аврага 2 жил дараалан зохион байгуулж байна. За өөрөө чир нөвлөр болдог ширгуу тэмцээнд 4-5 мацгийг авсан баг шүү. Өөрийнх нь уургийн хонгор барьжтай ханарч агч инэ болсонгүй. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Нарманбаатарын Өлзийбат за шуура алдаж байгаа юм байна. Уурган дээр нэг тонгоогоод атгаад алдаж байгаа мó да. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Лавгочрын Бэлгүүдэ
За дэшүүраа шүүрсэн нөгөөлтө сэлэхэндэ замарны явдал жоохон суларсан шүү. 226 гэнэ. Сэлэн аймгийн орхон тул сум яриад цэндэ ившин эрдэнэчэр за дэшүүраа шүүрсэн уургаа шүүргсэн боловч зөрчиж байна. За Сүхбаатар аймгийн Төмөн зөвсөм яриад Батаржин Эхмөнх за дэшүүраа шүүрсэн заавар гимэрний явдыг салуургаа шүүрчээ. Сэлэн аймгийн орхон тул сум яриад аюур заны Батцэрэг буурлбартай гарч иж байна. Шир үнжим даавар гэмэрн заалшуураад жаман ууран дээр хитрхи шунаад унчиж байна. Нөлж байна. За дараагийн гадуучид Сэлэн аймгийн орхон тул сум яриад аймгийн авар гадуучин Тогтхын дамран Төв аймгийн Аргалан сум яриад Хүү 7 цагаан хөтлөөр нутгалдаг аймгийн авар гадуучин Батцайгны Баасан сүх Төв аймгийн Ухтаал сум яриад сумын авар гадуучин Баясгалангийн Хашгирдэн Сэлэн аймгийн орхон тул сум яриад Цэндэржийн Ган Эрдэнэ Сэлэн аймгийн орхон тул сум яриад Гомбожовын Хүслэн Сүхбаатарын Батзүх Булган аймгийн Ишиг өндөр сум яриад Инг таймны Санжи явнарчжээ. Аймгийн авар гадуучин Тогтхын дамран Залшуура алдаж байгаа юм байна. Замарны явдал сайхан чигээрсэн уургаалдаж байна. Төв аймгийн Аргалан сум яриад аймгийн авар гадуучин Батцайгны Баасан сүх сайхан буурлмартай гарч иж байна. Аймгийн авартаа дөрүүлсэн аймгийн бүсээсээс медальтай дуучин Төв аймгийн Ухтаал сум яриад сумын авар гадуучин Баясгалангийн Хашгирдэн Залшуура шүүрсэн морины явдлаас ассан уургаа шүүрчээ. За Сэлэн аймгийн орхон тул сум яриад Цэндэржийн Ган Эрдэнэ уургаа шүүрчээ. За дараагийн гадуучин Гомбожовын Хүслэн орхон тул сум заалшуураа шүүрч байна. Заавар гэмээр сайхан явж байна. Авар гэмээр нь бол анарсангүй бүхэл 9 оноотой болж байна. За Булган аймгийн Ишиг өндөр сум яриад Инг таймны Санжи яв буурлбартай ууран дээр нэг тонгож үзэл болчих байна. За дараагийн гадуучид Булган аймгийн Могд сумын харьяат Батцайгны Амар жаргал Булган аймгийн Могд сумын аймгийн авар гадуучин Зогтбаатарын Нацаг дөрж Булган аймгийн Ишиг өндөр сумын яриад Доржин Ганбаатар Булган аймгийн Ишиг өндөр сумын яриад Ган Эрдэнэ Дууржав Булган аймгийн Могд сумын харьяат сумын авар гадуучин Батцүхийн Булганбаатар Могд сумын харьяат Мөнхбаттын Төмөн үлзийн наргарч ижээ. Булган аймгийн гадуучдын холбоо жил болгон аймгийн аварга сумдууд нь сумын аварга идэг. Бас аймгийн шилдэг салбар холбоо. Булган аймгийн Могд сумын Батцайгны Амар жаргал халдсан мартай гарч ижээ. Заавар гэмэрчээр нь ханараад ер нь үргээд байна шүү. Булган аймгийн Могд сумын яриад аймгийн авар гадуучин Зогтбаатарын Нацаг дөрж 1 жилийн дотор сумын авар аймгийн бүс аймгийн авартаа дөрүүлсэн. Ховорхон амжилтын эзэндээ. Ишиг өндөр сумын Доржин Ганбаатар хонгор бартай явжээ. Сайхан явж байна. Ишиг өндөр сумын Ган Эрдэнэ Дууржав хонгор алдсан бартай. Булганы залуучууд ер нь сайхан ширүүн гэж авч байна. Уур гэмээр сайхан хөдлөж байна. Батцүхийн Булганбаатар аймгийн бүстэй 5 дугаар бай шалгарсан. Сумын аврагтаа 2024 онд төрүүлсэн болоо да гэж санагдаж байна. Дараагийн гадуучин залуучууд гарч ирж байна. Булган аймгийн Могд сумын Ганбаатарын Сүхвэлэг, Могд сумын Бямб сайхан, Могд сумын Чинзэргийн Сандаг дорж, Мегмар жавын Ням дорж, Булган аймгийн Дашинжил сумын сумын авар гадуучин Бадарчин Отгонбаатар, Орхон аймгийн Баян өндөр сумын аймгийн авар гадуучин Мегмар доржийн Мөнхөрдөн наргарч иржээ. Мөнхөрдөн сумын автаа дөрүүлээд аймгийн автаа дөрүүлсэн. Дашинжил сумын Отгонбаатарчин сумын автаа дөрүүлээд аймгийн бүстэй энэ жил 2 дугаар байр шалгарсан да. Нацаг дөржиг дөрүүлэхэд 2 дугаар байр шалгарч байлаа. Могд сумын Ганбаатарын Сүхвэлэг Дашуура алдаж байгаа юм байна. Уургаа шүүрчээ. Могдын Бямб сайхан. Булган аймгийн Могд сум бол одоо сумын аварга тогтмол зохион байгуулж байгаа аймгийн аварга Могд сумын авсан. Сандаг дөрж асал сайхан урч ирж байна.
За мигмар жавын Нямдарч хоёр талдаа сэлгсэн болдож байна. За энэ жил аймгийн бүстэй 2 дугаар байшиларсан Бадарчин Отгонбаатар сумын аврагт дуучин. За дашуур алдаад уургай хүрээд очиж байна. 3 нот болж байна. Бага оноо шүү. За аймгийн аврагт дуучин мигмар даржийн Мөнхөрдөн Орхон аймгийн Баян өндөр сум холбооны тэргүүнээр Монгол улсын аврагт дуучин Баасан даржийн Пүрэв сүрэн ажилдаг. За дараагийн дуучин залууч гарч иж байна. Орхон аймгийн Баян өндөр сумаараа Чулуунбаатарын даваа жаргал. Хөвсгөл аймгийн Түн сумаараа Төмөрбаатарын Энх төвшин. Хөвсгөл аймгийн Түн сумаараа Алтан хуйгийн Бат төмөр. Орхон дуу сумын Сэр одын Төр тогтох. Орхон сумын Дашин Бат хоёр. Төв аймгийн Замар сумын ариад Сонин билийн Мөнх тогтох нарч ижээ. За Төв аймаг Хөвсгөл Орхон аймгийн залуучууд нийлээд гараад ирж байна. Орхон аймгийн Баян өндөр сумын ариад Чулуунбаатарын даваа жаргал зээрт халдсанбартай заагал нь уургаш хүрнэ. Нэгний 3 ноттой болсон. За Хөвсгөл аймгийн Түн сумын ариад Хөвсгөл аймгийн ядуучдын холбооны нарийн бичгийн дарга Төмөрбаатарын Энх төвшин залшуур аваад нэгний 3 ноттой болж байна. За Түн сумын Алтан хуйгийн Бат төмөр самраа явуулсан дамирны зөвлөд тонгоосон дашуураа шүүрсэн уурга нүгэлтэ сэлгэнэ. Уурган дээр жоохон дутж байна. За Орхон дуу сумын Төр тогтох. За сумын аврагтаа 2 удаа медаль аваад байгаа. Сайн жадуучин залуу хол өрийн шургуул тэмцээнд их юмнаа. За Орхон аймгийн Баян өндөр сумаараа сумын аврагт дуучин Дашин Бат хоёр. За дашуураа шүүрсэн. Замрны явдлаасаа уурга шүүргсэн болж уургаалдж байна. За Төв аймгийн Замар сумаараа Сонин билийн Мөнх тогтох. За морилуудаа ханарсан морины явдлаа зассан уурга шүүрч байна. За дараагийн дуучин залууч гарч иж байна. Төв аймгийн Замар сумаараа Бумагийн Балдарж. Төв аймгийн Замар сумаараа Балдаржийн Батулд. Сэлэнг аймгийн Орхон тул сумын ариад Батэрдний Мөнхбат. Аранга аймгийн Батсангал сумын ариад Энх тамирын Батэрдэн. Аранга аймгийн Батсангал сумын ариад аймгийн аврагт дуучин Мэндвэрийн Чойжил сүрэн. За Орхон тул сумын ариад Буян хүүгийн Анхуйр наргач ижээ. За 3 аймгийн төлөөлөл нийлээд гарч иж байна. За залуучууд сайхан хоорондоо танилцж сайхан найзууд болох ёстой байгаа. За Төв аймгийн Замар сумын ариад Бумагийн Балдарж. За дашуураа шүүрсэн. Замар ирэн ханарсан шүү. За орж ирээд ургаа шүүргсэн боловч алдж байна. За Төв аймгийн Замар сумаараа Балдаржин Батулд. За дашуураа шүүрч байна. Замрны явдлаасан уурга шүүрч байна. За Орхон дуу сумын ариад Батэрдний Мөнхбат цагаан барьтай гарч ирсэн. За дашуураа шүүрсэн уурга бас шүүрч байна. Аранга аймгийн Батсангал сумаараа Энх тамирын Батэрдэн. За сайн дучинда дашуураа шүүрсэн 2 талдаа сэлгсэн уурга шүүрч байна. За тэр одоо яхахгүй сайн дууч намталж байна. Мэндвэрийн Чойжил сүрэн. Аранга аймгийн Батсангал сум. За дашуураа шүүрсэн уурга шүүрч байна. За аймгийн аврагтаа 2 дугаар байшилгарсан сумын аврагтаа дараалан дөрвөлсөн. За Сэлэнг аймгийн Орхон тул сумын ариад Буян хүүгийн Анхуйр. За дашуурнаар нилээн дутсан уурган дээр бас сэрж байна. За дараагийн шилдэг дуучин залууч гарч иж байна. За Сэлэнг аймгийн Жавхлан сумын ариад сумын аврагт дуучин Батсэндийн Насан буян. Жавхлан сумын ариад Эрдэнэ очрын Мөнх хамгаалан. Сэлэнг аймгийн Зүүн бүрэн сумын ариад сумын аврагт дуучин Гомцэндийн Сүрэн жаргал. Зүүн бүрэн сумын ариад Энх төвшингийн Энх төр. Сэлэнг аймгийн Орхон сумын ариад аймгийн аврагт дуучин Ган сүхийн Ям сүрэн. За Сэлэнг аймгийн Орхон сумын ариад сумын аврагт дуучин Наран цэцгийн Алтан бат хүү наргач ижээ. За аймгийн аврагт дуучин Ган сүхийн Ям сүрэн. За Монгол улсын авраг шилрүүл адуучин тэмцээнд оролцож байсан. Аймгийн аврагаас 2 медальтай аймгийн бүстэй дөрвөлсөн сайн адуучин. За Сэлэнг аймгийн Жавхлан сумаараа сумын аврагт дуучин Батсэндийн Насан буян. За халдсан мартаа гарч ирж байгаа юм байна. За дашуураа алдаж байгаа юм байна. За тэмцүүр болоод харин уурга шүүрч байна. За Жавхлан сумын Эрдэнэ очрын Мөнх хамгаалан. За дашуураа алдаж байгаа юм байна. Уурга харин шүүрчээ. 3 ноттой болсон.
За Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумраа сумын амрагт дуучин Гомцэндийн сүрэн жаргал. За дэшүүрээ алдаж байгаа маань уурга бас алдаж байна. За зүүн бүрэн сумын энг төвшний энг төр. За уурга аваадтад алдсан. За аймгийн амрагт дуучин ганц үхийн юмсран сага мартаа гарч иж байна. За дөрсөн нутаг бол Увс аймгийн дэс сумын яриад дуучин. За сумын амрагт дуучин Наран цэцгийн Алтанбатхүү. Орхон сумын дуучин. За дэшүүрээ алдаж байна. За уурга хойноос нэг аваад за явсараа дурга авчиж байна. За орхон сумын Батцайхан. За дэшүүрээ алдаад уургаж үрч байна. За Сэлэнг аймгийн Орхон сумын яриад Сандаг Дэржим Баттулга, Сэлэнг аймгийн Орхон сумын яриад Машуутын энх жаргал, Хинтээ аймгийн харьяат Ган тогоогийн Ганхүү, Хинтээ аймгийн Батнуурын сумын яриад Нэмдаваагийн Хос Эрдэнэ, Сэлэнг аймгийн Орхон сумын яриад Сумын амрагт дуучин Мегмар сүнгийн Бүрүүчэр, Орхон дуу сумын яриад Шижирбаатар, Сэлэнг аймгийн харьяат Ган уйгийн Батхойр наргч иж байна. За Сэлэнг аймгийн Орхон сумын яриад Машуутын энх жаргал гарч ижээ. За Орхон сумын шаврагт дуучин Мегмар сүнгийн Бүрүүчэр, за сумын аврагт 3 удаа дөрүүлсэн залуу аймгийн аврагаас хүрээлэн медаль хүртэж байлаа. За Орхон дуулын Шижирбаатар, за дэшүүрээ алдаж байгаа маань. За амарны явдлаа зассан уургаж үүж байна. 3 ноттой болсон. За Сэлэнг аймгийн Ган уйгийн Батхойр, за дэшүүрээ шүүрээд уургаж үүрсэн. За босоод алдчих юм да. За Орхон сумын Сандаг Дэржим Баттулга сага мартаа гарч ирсэн. За дэшүүрээ шүүрсэн. За амарны явдлаа зассан уургаж үүрч байна. Хинтээ аймгийн Батнуурын сумын Ган тогоогийн Ганхүү. За дэшүүрээ шүүрсэн. За уургимэр сайхан засч байна да. Уургаж үүрч байна. Хинтээ аймгийн Батнуурын сумын Ямаагийн Хос Эрдэнэ гарч ирсэн. За ер нь хол өрийн ширүүл тэмцээн сайн оролцдог залуу сайхан жуургалдаг да. Орхон сумын Даштавагийн Анхгүйр, за сумын аврагтаа 2 дугаар байр 3 дугаар шилгарсан дуучин. За дашхуур ураг дээр бүхэл хэсэг оноотой болж байна. За Энхүү аймгийн амрагт дуучин Сүхбаатарын инх хамгаалангийн Мялгарн наадмын за адуун зүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн шилдэг 5 дуучин залуу гарч ирж байна. За аймгийн амрагт дуучин Гүнчингийн Алтуундаг, за сумын сайн малчин Гүнчингийн Чулуунбаатар, Орхон дуу суманда сумын аврагтаа 2 удаа 2 дугаар ажилласан Лавгагийн Гангал, Орхон дуу сумын Батэрдний Уланбаяр, за Орхон дуу сумаас 15 км гадуугаад өнөөдөр найзынхаа тэмцээн уралдаанд сайхан оролцож байгаа Мөнгөн сум наргаж ижээ. Зарим тэмцээн уралдаанд зохион байгуулахад хамгийн чухал нь адуун зүрэг оруулж байгаа хүмүүс чухал байдаг. За Гүнчингийн Алтуундаг авраг бол 2023 онд Монгол улсын авраг шилрүүл адуучин тэмцээнд нийлбэр дүнгээр 2 дугаар байр шалгарч байлаа. За Гангал маань ганган уургал нь ганган шүүрнэ гэж гарч иржээ. За уургын морч ханараа тагч нэ. Ташуур алдаад уургаж үрч байна. За Уланбаяр, Орхон дуу сум, за шүүр ууран дээр нөлчих юм да. Болсонгүй. За 15 км-с адуугаад ирсэн Мөнгөн сум гарч ирж байна. За авсал болсонгүй дээ. За сумын сайн малчин Гүнчингийн Чулуунбаатар, за дөрсөн нутаг бол Увс аймгийн Тарэлэн сум штэ. Сайхан байгуулдан. За өнөөдөр тэмцээн уралдааныг за ер нь хааж аймгийн аврагт дуучин Гүнчингийн Алтуундаг гарч ирж байна. Цагаамартай. За дашуураа алдаад уургаж үрээд авчих юм байна штэ. Заана өндөр адуучин залуучууд морьтой шургуулж байна. За салхийг нээж аймгийн аврагт дуучин Одгийн Батхойр, Сүхбаатарын инх хамгаалангийн
Багш нь замаар яаж уургалж бугуулахыг одоо зааж байгаа. Тэмцээн уралдаанаас их авч явдаг хүн. Завталд шургуулсандаа загвар оноотой байсан гэд 9 өнөө аваад 12 оноотой болж байгаа маань. Завцангэл шургуулаагүй байсан. Одоо шургуулна. Сайхан жарсандаа харгүй сайхан алдаж байна. Садаргийн хэрэтдүүчин Орхон аймгийн Жаргалан сумраад Инхээгийн баяр мөх, Орхон аймгийн Баян өндөр сумраад Дорилгийн баяр хүү наргаж ирж байна. Гадаргийн хэрэтдүүчин Баруун бүрэн сумраад Сумын аврагад дуучин Гүнболтын Баттөмөр, Булган аймгийн Орхон сумын яриад Цэрэнбатын Батэрдэнтэй гарч ирсэн. За Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын яриад Мөнгөн тулга Мөнхгүй эрттэй гарч ирсэн. За Мөнгөн тулга буулцсангүй. Сагрун дурсан. Алдаж байна. За Сэлэнг аймгийн Санд сумын яриад Балжин Баруун бүрэн сумын Бомбаяртай. За Бомбаяр 9 оноотой. Балжин 6 оноотойгоо. За Бомбаяр ургуулж за бид бүхэн удаашруу харж байна. Хоёр удаа сайхан гарч ирсэн. За байран дээр нэргүүлээ. Сайхан хөлийн олуулаад уургамталж гарагдж байна. За 18 оноотой болсон шүү Бомбаяр. Задрагын гадуучин Сумын аврагад дуучин Дорж Дөрмийн Баатаргөө. Дархуул аймгийн Онгор сумраад Мишкагийн Орхон Баатартай гарч ирсэн. За Орхон Баатар уургалсан боловч уурны хувин тасарж байгаа болоо да. За Дархан ууршгалын гадуучин Мөнхбаатарын тулга Дархуул аймгийн Онгор сумраад Бямб сүрэнгийн Бямб доржтой. За дууч юу сайхан гарсандаа өнөөдрийн гадуу. За манай ган тулга маань сайхан уургалсан. Тэгтээ мориноосоо унсан 2-6 оноо. Нийлбэр оноо 9 оноотой болж байгаа маань. За бид бүхэн удаашруу харж байна. Сайхан уургалсан. За байран дээр нэргүүлээл. За уургын мөрөж алдсангүй, уургаач алдсангүй шүү. За Дархан аймгийн Онгор сумраад Мегмар сүрэнгийн Төрөмөнх, Орхон дуу сумраад Монгол улсын аврагад спортын дэд мастер Дорж Дөрмийн төвшин жаргалтай гарч ирсэн. Дорж Дөрмийн төвшин жаргал аврагад дуучин уул алдчихж байна. Дөрөвч тэмцсэнгөө. За өнөөдөр тэмцээн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байна. За 129 гадуучин залуучууд эд хаваан гайхуулан оролцож байна. Садаргийн хэрэтдүүчин Сэлэнг аймгийн Ушаа сумраад аймгийн аврагад дуучин бол Сэлэнг аймгийн Орхон дуу сумын яриад Цэрэн давагтай гарч иж байна. За Жамбал дорж буулцсандаа босгосон. За өмнө 9 оноотой байсан. Сая ингээ 9 оноо аваад 18 оноотой болж байна. За Орхон дуулын бүрвэ Улс аймгийн Дэс сумын яриад Адягийн Батталттай. За Хушаа сумын яриад Дамдын зүрэнгийн Дорилог, Хушаа сумын яриад Бям цогтын Ариун болттой. За Хушаа сумын Содном дорж Өвсгөл аймгийн Төмөр улаг сумын яриад Баасан доржтой. За Баасан дорж Улаан дээлтэй. Хоёр хоёулаа буулцсан алдаж байна. Өвсгөл аймгийн Бүрэн тогтох сумын яриад Бэлгүн баяр, Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Сумын аврагад дуучин Зэд базрын Мөнгө эрдэнтэй гарч иржээ. За Мөнгө эрдэнэ уургалсандаа байран дээр нэргүүлээл. За сартай юу саргууг нь харлаа да. Сайхан уургалдаг залуу байна. За буруу талаасаа зөвж сайхан уургалжтэй. За сайхан дээшээ уурга өлөөлгөө нарийсгаад яг л одоо байран дээр нэргүүлж байна. За Өвсгөл аймгийн Төмөр улаг сумын яриад Бат сайхны Дэмжиг, Өвсгөл аймгийн Арвлаг сумын яриад Мөнгө эрдний Дашмигмартай гарч иржээ. Дэмжиг бугуулцсан. За Дашмигмар бугуулдаг байгаа шүү. 3 гад дуурсан. За алдаж байна. Задрагын хэрэтдүүчин Өвсгөл аймгийн Их уул сумын яриад Дашними Эрдэнэ мөнх, Дундгой аймгийн яриад Цогтүлэгтэй. За хоёр хоёулаа алдчихж байна. Задрагын хэрэтдүүчин Дархуул аймгийн яриад Бомбаяр, Дархуул аймгийн яриад Өсхүү эрттэй гарч иж байна. За хоёулаа хүн зөрж уургалж бугуулцсан да. Болсонгүй. Задрагын хэрэтдүүчин Дархуул аймгийн яриад Мөнгөн эрдэнэ, Төв аймгийн Сэргэлэн сумын яриад аймгийн аврагад дуучин Ганбаатарын Зацралтай гарч ирж байна. За аймгийн аврагад дуучин Ганбаатарын Зацрал аврагад дуучин байран дээр нэргүүлээл 9 оноо аваад нийлбэр оноо 12 оноотой болж байгаа юм байна. За бид бүхэн удаашруу харж байна. За аюугын шүргэн дээр 4 оноо бол 21 оноотой болгондэ. Өөрөө шүргийнхаа дашуурыг алдсан болоо да. За энэ сайхан жуургалдаг залуу. За Өвсгөл аймгийн Досон Сэнгэл сумын яриад Мегмар даваагийн Ням гэрэлт баяр, Өвсгөл аймгийн Эрдэнэ улган сумын яриад Батнасангийн Цэрэн дэндөвтэй гарч иж байна. За одоо алдаж болохгүй 2 удаа өнгөрөх юм шууд нойлчин. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Отхон хөө, Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын яриад Отхон Баатартай гарч ижээ. Алдаж байна. Садаргийн хэрэтдүүчин Орхон аймгийн Баян өндөр сумын яриад Төмөн үлзигийн Отхон баяр, за Орхон дуу сумын яриад Сансар баярын Төмөөчөндөө гарч ижээ. За Отхон баяр байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 12 оноотой болж байна. Орхон аймгийн Жаргалан сумын яриад Балдаржийн Жамсран, Орхон аймгийн Жаргалан сумын яриад Бомнарантай гарч ижээ. За Жамсран 9 оноотой байгаа шүү. За болсонгүй дээ хоёулаа. За Орхон аймгийн Баян өндөр сумын яриад
Баяр самбуугийн Батэрдэн Орхон аймгийн Баян өндөр сумрад баяр сайхны мегамартай гарч иж. Саватэрдэн 9 оноотой. Саваарн дээр нэргүүлсэндээ адуугаа унгаач юм аа. 15 оноотой олж нийлбэр оноо. Саби дөхөн удаашруу харж байна. 4 өдөө гарч ирсэн үзүүрийн өдөг уургалсан. Савсгал аймгийн төмөр улаг сумраад сумын амрагад дуучин Батбаатар сумын явцартай гарч иж байна. Би далтж байна. Хушаа сумраа сумын амрагад дуучин Адиаху, Санд сумраа сумын амрагад дуучин Жамбалтай гарч ижээ. За хоёр сумын амрагад дуучин аль нь богуулдаж үлддэг юм бол да. За Жамбал богуулсангүй. Гүнтэн Адиаху богуулсан бол алдаж байна. За одоо Жамбал алдаж болохгүй. За байран дээр нь зогсоогоод сайхан богуулдаал дөрөвчлж байна. За нийлбэр оноо 12 оноотой болж байна. За Орхон аймгийн Баян өндөр сумраад Билгүүтэй, Сэлэн аймгийн Орхон туул сумраад Эрдэнэ очиртай болсонгүй. За Сүхбаатар аймгийн Төмөн зөгц сумраад Энх мөнх, Төв аймгийн Та сумраад Сумын амрагад дуучин Хаширтантай 6 одуу гарч ирсэн Энх мөнх богуулцсандаа богуулан тасарч байна. За Орхон туулын 2 одуучин Ган Эрдэнэ Хүслэн 2 гарч ижээ. За Хүслэн 9 оноотой Ган Эрдэнэ 3 оноотой шургуулсан тооцоол алдаж байна. За Могот сумын аймгийн амрагад дуучин Нацгдорж Хишиг өндөр сумын Дуурж явтай хөшөөлж байна. За Дуурж явдаа ургалнаа. За суулганда дагаа явцсан уу буюу. За өргөнч юм аа. 226 оноо нийлбэр оноо 9 оноотой болж байна. За бид бүхэн удаашруу харж байна. Сайхан ч нарийн нэнд шургуулжтай өгнө. За одоо ингэ барай суулгаад. Уурган мөрөн жоохон зөрөд өргөнч байна. За сумын амрагад дуучин Булганбаатар, Могд сумын Төмөн үлжийтэй. За Могдын 2 дуучин сайхан жудаа гарч ирсэндээ хоёулаа өгөн сайхан нарийнхан голороо гаргасан алдаж байна. За Могд сумын Сүхвэлэг Нямдоржтой гарч ижээ. Сүхвэлэг маань алдаж байгаа юм байна. За одоо Нямдорж богуулдан. За 2 удаа өнгөрөөж болохгүй. За Булган аймгийн Дашинчил сумын яриад сумын амрагад дуучин Бадарчин Утганбаатар, Орхон аймгийн Баян өндөр сумрад аймгийн амрагад дуучин Мегмар дөржийн Мөнгө Эрдэнэтэй гарч иж. За Мөнгө Эрдэнэ 9 оноотойгоо шүү. За Орхон аймгийн Баян өндөр сумрад Чулуунбаатарын Даваа жаргал, Төвсгөл аймгийн Түн сумрад Энх төвшөнтэй гарч ирсэн. За Энх төвшин богуулцсандаа 9 оноотой болсон. За Өвсгөл аймгийн Түн сумрад Бат төмөр Орхон туулын Төр тогтохтой гарч иж байна. За Төр тогтох уургалсан боловч уургаалдаа тавиад уучж байна. За Орхон сумын Дашин Батбаяр, Төв аймгийн Замар сумрад Мөнх тогтохтой гарч иж байна. За Батбаяр маань богуулцсангүй дээ. За одоо богуулах хэрэгтэй. 5 одоо гарсан. Халиун өдөг богуулцсан боловч тухтаал алдаж гарагдж байна. За Төв аймгийн Замар сумрад Бумаагийн Балдарж, Төв аймгийн Замар сумрад Балдаржийн Батулдтай гарч иж байна. За Балдарж богуулцсандаа дагаа явчих юм аа. Сарангай аймгийн Батцангай сумрад аймгийн амрагад дуучин Минд баярын Чойж сүрэн Орхон туул сумын Батэрдний Мөнх хоттой гарч ижээ. За Чойж сүрэн хонгордог байран дээр нэргүүлээд 9 оноо аваад нийлбэр оноо 15 оноотой болж байгаа маань. За бид бүхэн удаашруу харж байна. За 2 удаа сайхан гарсан. За байран дээр нэргүүлээд адууныхаа хөлийн олоо уургамталж байна. Садарн 2 дуучин сумын амрагад дуучин Насан буян Мөнх амгалантай гарч иж байгаа юм байна. За Сэлэн аймгийн Жавхан сумын 2 дуучин Насан буян богуулцсан юм байна. Богуулан тасарч уугүй юу. За Сэлэн аймгийн аймгийн амрагад дуучин Нямсүрэн сумын амрагад дуучин Алтан Батгүйтэй гарч ирсэн. За хоёр нь хоёулаа л өгнө сайхан толгой олсон. Алдаж байна. За Орхон сумын яриад Баттулга Орхон сумын Батсайхантай Саагруун адуу гарсан болсонгүй. За Орхон сумын Энх жаргал Хинтээ аймгийн Батнар сумраад Ганхүүтэй гарч ижээ. За Энх жаргал уургалаад 9 оноо аваад 18 оноотой болж байна. За бид бүхэн удаашруу харж байна. За уургалын шүүрэн дээр 9 оноо авсан. За Мортой дээр 9 оноо аваад 18 оноотой болж байгаа юм байна. За Орхон сумын Анх 2 Хинтээ аймгийн Батнар сумраад Хос Эрдэнэтэй. За Анх 2 байран дээр нэргүүлээд 9 оноо аваад нийлбэр онооноос асал 18 оноотой болж байгаа юм байна штэ. За бид бүхэн удаашруу харж байна. Зөв талаас зөв сайхан уургалаа. 9 оноо авчиж байна. За Сэлэн аймгийн Орхон сумраад Пүрэв очир Орхон туулын Шижирбаатартай гарч ирсэн. За Шижирбаатар алдаж байгаа маань Пүрэв очир одоо шургуулна болсонгүй. Тооцоол алдаж байна. За Сэлэнгийн Батбаяр Орхон туулын Гангалтай гарч ижээ. Саагрун дуугарсан Гангалч гэрэн ганган сайхан богулдлаа да. Уургалын шүүрэн дээр 3 оноотойгоо
морьтой шургуун дээр 9 аваад 12 оноотой болж байна. За аймгийн аварга дуучин Гүнчингийн алтан ундаг уулзаа. Үлдэж байна. Саинхүү Сүхбаатарын камглагын Милалга наадмын явган шургуу эхэлж байна. Салхийг нээж зүүн бүрэн сум яриад манлай хүлэгч Дарвин Нарславраг дуучин салхийг нээж байна. За Сэлэн аймгийн Орхон сум яриад Дайрамгийн Баталд баруун бүрэн сум яриад Бомбаяртай гарч ирсэн 12 оноотой 18 оноотой хоёр залуу. За хоёр хоёлаа уургалаад аваад үлдэж байна. За Баталд 21 оноотой. Бомбаяр 27 оноотой болж байгаа юм байна. Төв аймгийн Сэргэлэн сумраад аймгийн аварга дуучин Ганбаатарын засварал Орхон аймгийн Баян өндөр сумраад Төмөн үлзгийн Отхон баяртай гарч ирсэн. Отхон баяр уургалаад нийлбэр оноо 21 оноотой болж байгаа юм байна. За би түхэн удаан шуруул харж байна. За аймгийн аварга дуучин Ганбаатарын засварал зөрчсөн байж та жоохон тооцоололдсон юм байна. За Орхон аймгийн Баян өндөр сумраад Баяр самбуугийн Батэрдэн Сэлэн аймгийн Сан сумраа сумын аварга дуучин Нямагийн Жамбалтай гарч ирж байна. Жамбал өнгөрөөч Жамбал да Батэрдэн алдаж байна. За Жамбал одоо алдаж болохгүй шүү. За Авсгал аймгийн Түн сумраа Төмөрбаатарын Энх төвшин Харанга аймгийн Батсан сумраа аймгийн аварга дуучин Миндвэрийн Чойж сүрэнтэй гарч иржээ. За Чойж сүрэн байран дээр нэргүүлээд нийлбэр оноо 21 оноотой болж байгаа юм байна. Шадран хоёр дуучин Орхон сумын Энг жаргал Орхон сумын Анх хоёртай гарч иржээ. За Анх хоёр уургалсан 24 оноотой болж байгаа юм байна. Анх хоёр. Лав сүрэнгийн Гангал гарч ирж байна ганцаараа. За байран дээр нэргүүлээд 21 оноотой болоо. Дараагийн шатанда шилгарч байна. Саанандэр 6 ад дуучин залуу эмнэг хангалаас ургаж байна. За Баталд үлгүүлнэ. Саарайсан морой гоёдод төдлөгсөн. За адуу ширэн төдийлэн жирэн сайн бэлгсэн бэ. Хоёр талдаа уйдаад байна. За Бомбаяр баруун бүрэн сумын дуучин. За дуусал үлгсэнгүй дээр нь холгон арайгаа гараавчиж байна. За аймгийн аварга дуучин Чойж сүрэн Харанга аймгийн Батсан сумын дуучин. За оноо бол өндөр байгаа. За туу сайхан бүлгээд явсан да унжуулахгүй юм да. Заавалсангүй. Сотхон баяр Орхон аймгийн Баян өндөр сумын дуучин. Сайхан борморон дээр мурдсан. За тууч сайхан бүлгсэн. За одоо энэ дашуурах хэрэгтэй болно. За Орхон тул сумын Гангал мань ганган бүлгүүлэн да. За оноо 21 оноотой байгаа. За өнөөдөр тэмцээн авралдаа үнэхээр бас өргөн дэлгэр сайхан тэмцээн авралдаан зохион байгуулагдлаа. Хилэн Маргаангүй. За зохион байгуулалтаас өндөр түвшин зохион байгуулсан. За дуучаас төдийлөн бэлгсэн бай. За Орхон сум Анх хоёр. За дуу шүрэн цантайхан сайхан бэлгэлээ да. Унчиж байна. За Инхүү Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яриад 2025 оны Сэлэн аймгийн аварга дуучин Сүхбаатарын камглагын Милалга нааданд 129 дуучин залуучууд хүч авахаалсан байгаа сорин өрсөлдснөөс Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яриад Бомбаяр тэргүүн байр шилгарч. За 2 дугаар байранд Орхон аймгийн Баян өндөр сумраад Отхон баяр, 3 дугаар байранд Сэлэн аймгийн Орхон дуу сумын яриад Лав сүрэнгийн Гангал, 4 дугаар байранд Орхон сумын Батбол, 5 дугаар байранд Харанга аймгийн Батсан сумын яриад Чойж сүрэн. За тусгай байранд Сэлэн аймгийн Орхон сумын яриад Таштавагийн Анх хоёр нар эхний 6 байр шилгарж байна. За тусгай байр шилгарсан Таштавагийн Анх хоёрын шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааны гардан зохион байгуулсан баруун бүрэн сумын адуучдын холбоон дэргүүн Болдбаатарын Ган догтох шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 5 дугаар байранд Харанга аймгийн Батсан сумын яриад Миндвэрийн Чойж сүрэн шалгарсан. За шагналыг аймгийн аварга дуучин Энкамголонгийн ээж Төмөн жаргалын
отхон лөгс шагналыг гадуулж баяр хүргэж байна. За 4-р байранд Баттул шалгарсан за шагналыг отхон баяр шагналыг гадуулж баяр хүргэж байна. За 3-р байранд Орхон дуулын ангал шалгарсан за шагналыг аймгийн авар гадууч Инкам Монголынгийн багш нь аймгийн авар гадуучин Одгийн Батбаяр шагналыг гадуулж баяр хүргэж байна. За 2-р байранд Орхон аймгийн Баян өндөр сүмээрээ Дотхон баяр шалгарсан за шагналыг за хүүгийнхээ медаль наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж байгаа Улс аймгийн Төргөн сумын харьяат Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын суугуул Батчулууны Сүхөчр шагналыг гадуулж баяр хүргэж байна. Саянхүү аймгийн авар гадуучин Сүхөчрийн Инкам Монголын медаль наадманд Баруун бүрэн сумын Бом баяр шалгарсан за шагналыг за медаль наадмаа өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж байгаа аймгийн авар гадуучин Сүхөчрийн Инкам Монголын шагналыг гадуулж баяр хүргэж байна. За дөрвөлсөн гадуучин залууд за мотоциклаар шагнал өмшүүлж байна. За өнөөдөр Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын аймгийн авар гадуучин Сүхөчрийн Инкам Монголын медаль наадам өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж өндөрлөж байна. За өнөөдөр тэмцээн оролдоонд 129 гадуучин залуучтай эд хав эдрийн жохоо сорин өрсөлдөж за Баруун бүрэн сумын Бом баяр маань тэргүүн барьж байгаа шина. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдөр юун дээр анхааж оролцоо. Ер нь одоос оноо тасаргаа гарч ирээд дөрвчлээ штэ. Ер нь шүүрлэлтэн дээр л их анхаарсан. За өмнөх амжилтаасаа дурдвал. Өмнө нь ер нь их орж байгаагүй. Ер нь тэгэл ээлэг бүх төрөл дээрээ л анхаарч оролцлаа даа. Өмнөх амжилтаасаа дурдвал. Өмнөх амжилтаа нэг тийм юм дээр зүгээр жижиг сэти хамаа маманд нэг төрөөр нь дурсан. 2-р байранд орчихсон. Ер нь бүхэл адуус төр нь ингээл бүгсээ хараад авах цамбаастай бүгд сайхан эргүүлээ. Тэгэл оролцоол амжилттай оролцоод явлаа. За нэг дараа дараагийн тэмцээн оролдоонд өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Таны цаашдын ажил амжилтсаа. Баярлалаа. Намгаар Анга аймгийн Бацангал сумын Миндөрийн чөлсөр гэдэг. За тэгээ өнөөдөр аймгийн авар гадууч болсон Инкам Монголынхаа цолны медалх дээр сайхан байр эзэлсээ баяртай байна. За ер нь олон сайхан аваргуу залуучууд ирж оролцож байна. За өөрөө чи хувьд одоо тэр Мартай дээр үнэхээрээс хангаа уургуулж байна. Ер нь адуу унгаахгүй бас нарийн нэнд жургуулж штэ. За тэгэл бүх төрөлдөө жигдэх оролцохыг л хичээгээл сайхан оролцохыг бодлоо доо. Сайхан бол. За энэ жил тэмцээн оролдоо зуны тэмцээн оролдоо сайхан бас. Хөн жил одоо тэмцээн оролдоо яаж оролцоо? Хөдлөн аймгийн аврагт 2-р шалгарч ирсэн. Хөдлөн сумынхаа аврагт төрүүлээд аймгийнхаа аврагт 2-р оролцсон. Тэгээ энэ жил бүстэй оролцсон доо. Тийм л амжилттай. За баярлалаа. Тэгээ дараа дараагийн тэмцээн оролдоонд өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. За энэхүү Монголын ядуучдын холбоо, Сэлэнг аймгийн ядуучдын холбоо, Сэлэнг аймгийн Баруун бүрэн сумын ядуучдын холбоотой хамтарч 2025 оны Сэлэнг аймгийн авар гадуучин Сүхөчрийн Инкам Монголынгийн медаль наадмыг бүрэнхээр нь бэлтэн өргөлээ. Мориндоо хайртай хүн, эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морионоё. цагаан савдаг шиг дэглэмэн дүнхийгээд дэшээ өксөх амьдрал шиг инкрва минь өндөзнө дэгдэжгүйсэн дурсан жишиг түргэн гол минь мэлмэрэд дэдин шүтэн аав минь Эмбургөх шиг хүндэлгэлээ Амин борим таманд би Эчин цацдын сүний родви Адгын цэнхэр улсын орн түргэн юмаа
өгөлзөөд энэ чи бүрхэн надайсан түмэн сүрэг миний боём юмаа Богын дуутай намраар хэр мартимин шаргацсан Ор дудаан даваами амьдралд хөтөлсөн босго юмаа Авин орин табагайнд би Эчин цацлын сүний Адгын сэнхэр уулсын орон төргөн юмаа Аач санагдах зүрхний нутаг төргөн билээ Борон ивэлжил байдаг нутаг минь Бодол тэлжил байдаг алтай минь Буган урамчил байдаг хайрхан минь Уйнан асхчил байдаг шүтэм минь Айта баян юмда уудас минь Айта баялаг юмда амьдрал минь Эхөө төвшин юмда түмэн минь Эхөө түргэн юмда нутаг минь Бурхны зөөлөн аниртай Умбын цагаан орон минь Урлын амин тангарагтай Билэгт дөрвдийн хошууда Висээ даатхан задмэрсан Бодолд дөрөн нутаг минь Үрсээ дандаа ивэсэн Энэ л миний шүтэн юмаа Өргөн билээ Авин борин табагайнд би Эчин цацлын сүний өргөний Хадган сэнхэр уулсын орон өргөн юмаа Аач санагдах зүрхний нутаг түргэн билээ Монгол адуучин Entertainment Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Хушхан брэнд эрүүл хүнсээр дэлхийг дайлна.